Тэгээд яг тэр үед Youth Power оролцож исэн болохоор яг тэр мэдрэмжийг одоо аймгийнхаа бусад илүү олон хүүхдүүдэд хүргэе. Тэр яг тэр гоё мэдрэмжийг бусдад түгээе гэсэн бодлол биднийг аягүй хурцлуулсан. Youth Power Баян онгор 3 дахь жилигээ зохион байгуулагдаж байна. Youth Power хэмжээ Баян онгор аймагт 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаагаа дуудахад таатай байна. Move so fast, we make it last. Chasing time, it's running past. We race the sun, no time to stray. Burning bright, we light the day. Through the fire, come away. Keep the rhythm all the way. Hearts on fire, no room for doubt. In this race, we're breaking out. We race the sun, no time to stray. Burning bright, we light the day. Through the fire, come what may. Keep the rhythm all the way. The thrill of life is what we found. We race the sun, no time to stray. Burning bright, we light the day. Through the fire, come what may. Keep the rhythm all the way. Take the show, let us be. Зохион байгуулагч дөрөв хүүхэд маань байгаа. Манай гараад ирэх тайзан дээр маш мундаг тавцтай нүс чадсан үр тэнгийн заримаас нь дүү, заримаас нь ах гэж байж болно. Гэхдээ та бүхний өнөөдрийн үеийн найзууд ингээд энэ тайзан дээр та эдийн өнөөдөр юм туусан байгаа арга хэмжээг өөртөө зохион байгуулсан. 2026 Баянгор Youth Power-ыг зохион байгуулахад хамгийн хэцүү байсан зүйл нь гэвэл бид тэдэд ерөнхийдөө төсвийн задаргаанд нэлээд олон өөрчлөлт орсон. Тэр бол айгүй хэцүү байсан. Яагаад гэвэл яг чухал зүйл нь одоо хоолны
оролцогчдын хоолны зардалчдыг тийм үү тэр ингээд гинт байхгүй болох тиймэрхүү явдлууд нэлээд олоодаа гарсан. Тэгээд нэлээд олон байгууллагаас наашаа цаашаа гэж яг тэр олон төсвийг босгоход бас айгүй хүндрэлтэй байсан. Тэгээд нэг нь яна боломжгүй очлоо гэлтэнгүүд яг таг гацалтанд ороод одоо яаж цаашлах вүлээ, яах вүлээ гэдэг юм айгүй гарч ирж исэн болохоор тэр айгүй хамгийн хэцүү зүйл нь тэр байсан байх гэж би бодож байна. Надад яг ийм боломж ирэх болов яг одоо энэ мөч над миний амьдралд тохиолдох болов би энийг хийж чадах болов гэсэн зөндөө олон бодлууд эргэлдэж исэн. Яг тэр одоо өөртөө тавьсан жижиг зорилгоо биелүүлээд яг одоо энэ хугацаа өмсөөд би ч авцсан сууж байгаадаа бол өөрөөрөө бас айгүй бахархаж байна. Яг орой хаалт эхлэх үед бол яг ингээл амар удаан цээжин дотор байсан юм ингээл хүүгээл гүнзгий амсгаа аваад гаргаж байгаа юм шиг амар гоё мэдрэмж байсан. Ажил бол яг өмнөх жилийн 12 сараас яг өнөөдрийн энэ бэлэн олох хүртэл өдөр болгон юм хийгдсэн. Бид өдөр болгон постэр бэлдсэн, өдөр болгон хэрвээ багийнхан чинь ч юм уу эсвэл чи багийнхандаа өөрийгөө ойлгуулж чадахгүй бол ямар ч сайн хөхөд байсан, ямар ч сайн үнэтэй байсан ерөөдөө тухайн ажил бол ягаад ч явах боломжгүй болохоор ерөөдөө багийнхантайгаа амар сайн зөв ойлголцоосоо гэж хэлмээр байна. Эхлээс төгсгөл хүртэл ингээд өөрөө өмнө суудаг байсан нэгээл ихчнэрийгээ хараад тэд нэр үнэхээр мундаг юм даа гэдэг ингээд тэднэрээр бахархаал тэгэл ингээд тэднэр хамгийн анхны wifi зохиогоо үйлж явах дагаж уйлаад тэр тиймэрхүү мэдрэмж яг тэднэрээр бахархдаг гэсэн бол өнөөдөр болохоор зөрүүд манай үеийнхэн манай дүүнер тэгээд ингээд ерөөдөө таньдаг хүүхдүүд танихгүйчсэн ингээд өнөөдөр танилцсан хүүхдүүд яг намайг тиймүүдээр харж байгаа яг надын талаар тэгж бодож байгаа нь амар гоё байсан. Youth Power Баян онгор зохион байгуулахад хамгийн хэцүү санагдсан зүйл болохоор өөрийгөө илэрхийлэхэд бол хамгийн хэцүү санагдсан. Яг өөрийгөө битгий голоорой. Угаасаа ингээд чи нэгэн л ингээд баясыг ингээд тэмцээд ороод ирсэн чинь чи ингээд үүнийг хийж чадах учраас л ингээд баясыг тэмцсэн тийм учраас ингээд яг чин сэтгэлээсээ яг орзоорой зохион байгуулах. Одоо чул наа зохион байгуулж чадахгүй бол одоо багш нар ээж аав нүг яаж харна гэж тэрнээс амар юм найжсан. Тэгэл айгуу шантрахгүй явсаар гарч чуулган зохион байгуулсан. Яг бид нэг сертификат өгөхөд яг бид бүр амар баярсан бүрээс амар том ажиллаа гарчлаа гэд бүр ингээд цаанаас нүлэм сасгаад айгуу гоосон. Тэр айгуу гоё мэдрэгсэн. Тэгээд Youth Power 2026 аймгийн хэмжээний байгаль дэвтэй залуусын чуулга уулзалтыг өөрийн санаачлаг, цоцошгүй хичээл зүтгэлээр амжилттай зохион байгуулж, орон нутгийн залуусынхаа дуу хоолойг шийдвэр гаргагчид олон нийтэд хүргэхэд үндэ хувь нэмэр оруулсан. За энэ тань талархал илэрхийлэн баяр хүргэж Монгол TikTok төвийг хэрэгжүүлдэг залуучуудын доктортой урт корпусын итгэмжит гишүүн болсныг энэхүү гэрчлэлийг одоо ингээд бахархалтайгаар гардуулж байгаа. Өнөөдөр манай чуулганд ирээд маш гоё итгэвчтэй оролцсон оролцогчдоо бас ивент итгэсэн газруудаа энэ бүх боломжийг олгодог Монгол TikTok төвийнхөндөө бас баярлалаа гэж хэлмээр байна.